Монгол улсад унаанга, үхсэн мод, хортон шавжид идэгдсэн, ойн төмөрт өртсөн гэд ингээд тооцвол 32 жилийн нөөц байна. Дунджаар. Өөрөөр хэлбэл бид нар зөвхөн босоо модыг унгаахгүйгээр хэрэглээний манд түвшин гэсэн үг. Бид нар хамгааллын зарчмыг хэд их барьснаас улбаатай ашиглалт орхигдсон, нөхөн сэргийлэлт орхигдсон, дээрэс нь менежмент орхигдсон. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ойн тухай хуулийн дээр бид нар нэмэлт өөрчлөлтийг хийх байдлаар ажиллаж явж байна. Өөрөөр хэлбэл Байгаалагчийн урамсгалын өөрчлөлтийн яамн дээр шинжилсэн хариулга явагдаж байгаа. Шинжилсэн хариулга бол цаг хугацаа болон тодорхой бас хэлэлцүүлгүүд, эрдэмтэн судлаач, мэргэжлийн байгууллагууд, нэгдсэн холбоотууд гээд маш их ажил өрнөж байгаа учраас нэмэлт өөрчлөлт оруулах хэлбэр дээр мөн адилхан эрдэмтэн судлаач, мэргэжлийн байгууллагууд, ойн нөхөрлөл, сум дундын анги, тухайн газар орон нутагт амьдарч байгаа иргэдийн саналыг хамгийн гол нь аж ахуй нэгжүүдийн саналыг хамгийн их тусах хэлбэр дээр ажиллаж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр ойгоо бид нар ашигладаг байх ёстой. Ойд амьдардаг хүмүүс ойгүй газрын хуулиар амьдардаггүй байх. Энэ зарчим руу бид нар шилжих ёстой гэж харж байгаа. Тийм учраас улсын хурлын даргын 523 дугаар захимжаар байгуулагдсан ажлын хэсэг бол чөлөөлийн хүрээнд хүн суртал, олон зөвшөөрлөл, олон байгууллага дамжсан шатлал, дээрэс нь хуулиар зөвшөөрөгдөггүй, журмаар зөвшөөрөгдөж байгаа харилцаа албан бус бүтэц буюу сайдын дэрэгдэх зөвлөл нэртэй мөн одоо мэргэжлийн зөвлөх баг нэртэй ийм бүтэцүүдийг бид нар хамгийн түрүүнд халах ёстой гэсэн юмтай агуулгаар ажиллаж байгаа гэж ойлгож болно гэсэн үг. Ойгоо ашиглаж, ойгоосоо орлого олж, ойгоос эдийн засгаа босгож, ойн эдийн засаг дээр суурилсан ойн хамгийн том нөхөн сэргэлтийг хийж тэр бомод үндэсний хөдөлгөөнийг бид нар үр дүнд хүргэх ёстой. Үүн дээр ойн тухай хуулийн шинжилсэн хариулга, нэмэлт өөрчлөлтийн гол концепц орчин гэсэн үг.